За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За эхлээд би нэг зарын чанартай гэх нэг юм хэлчихье. Манай төв алхын өндөр гэгэн зан оdzрын мэндэлсний одоо 390 жилийн энэ жил одоо 7 сарын 25, 26, 27-нд Өврөнгөө аймаг зохион байгуулагдахаар байгаа. Тэгээ үүнд одоо бас энэ Монгол төрийн төвшлөлтж байгаа одоо төр зүтгэж байгаа та бүхэн бас морилохыг урьж байна. Манай өндөр гэгэний бүтээл одоо дэлхийд дахинд суу алдраа мандуулсан энэ нэр алдар бол бас мөнхлөгдөж байгаа. Тэгээд бас энэ сайхан хүний энэ түүхэн ойд та бүхнийг бас ач холбогдлогч анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газрын тогтоол гараад энэ арга хэмжээ бол 7 сарын 25, 26, 27-нд бол Өврөнгөө аймгийн төв дээр зохион байгуулагдаж байгаа. За энэ хилцэж байгаа асуудалтай холбогдуулаад би нэг хоёр асуулт асуух гэсэн. Нэгдүгээрт нь энэ гадаад харилцааны яамнаас санал авсан уу? Бид нар ч одоо нөгөө хөрш орнуудтайгаа хөлийн бомтоор холбогдож байгаа. Тэгээ одоо бид нар өөрсдөө энд ингээд амралтын өдрийг шилжүүлээд ахаар нөгөө улстай бас мэдэгдэх ер нь албан ёсны протокол энэ юм нь ямар байт юм бэ? Энэ ийм учраас одоо энэ гадаад харилцааны яамнаас санал авсан уу гэд. За нөгөө талд нь бас хувийн хвшлээс санал авсан уу? Хувийн хвшил бол цаг наргүй л ажилдаг. Амралтын өдөрч байсан ээлжээр ингээд ажиллаж байгаа. За төрийн албан агчд бол мэдээж ямарч ч болох бах. Хувийн хвшил бол одоо ресторан, бар, зочид буудал, хийм цэвэрлэгээ юу гэдгийг бүгд л такси гэл ингээд бүгд л одоо олон нийтээр тэмдэглэх баярын өдөрч бай. Ер нь одоо албан ёсны амралтын өдөрч бай ингээд ажиллаж яадаг. 52 7 хоногийн 7 хоногт 2 өдөр амарч байгаа. Нийт 52 7 хоног 100 жилийн 104 өдөр нь хагас бүтэн сан гэдэг амралтын өдөр байгаа. Үүн дээр дахиад бид нар одоо нэг 9 албан ёсны нийтээр тэмдэглэх өдөр. За энийг одоо ингээд 16 хоног амарч чинь дахиад одоо энэ хуулийн зүйл заалт өөрчлөгдснөөр дахиад амралтын өдөр бол асагдахгүй л дээ. Нэмэгдэнэ гэж ойлгож байна. Тэгэхээр магадгүй одоо 20 болдог ч юм уу. Ингэхээр 104 дээр 20-ыг нэмэхээр 124 өдөр ч юм уу ингээд жилийн 365 хоногийнхоо 3/1-д нь бид нар амарч чинь. За 3/2-т нь одоо ингээд албан ёсоор ажлын өдөр байна. Тэгэхээр энэ ер нь цаашдаа бид нар энэ тэмдэглэлт олон энэ баяраар амардгийгаа бас жоохон багасгах. Ер нь одоо яг нэг өвөл 100 улиралд нэг удаа ч юм уу нэг амарсан шиг амраад амралтын өдрийг нь 2-3 өдрөөр байлгадаг ч юм уу ийм зохицуултуудыг бас сайн бодмоор юм шиг байгаамаа. Тийм учраас гол асуулт бол энэ гадаад харилцааны яам, хөрш орнууд тэгээд энэ хувийн хвшлэлтэйгээ ер нь уялдуулсан уу, эднэрээсээ санал авсан уу гэдэг ийм асуултыг тавья. За оюун гишүүн хариулт өгье. За Монгол Улсын хуулийн төсөлтэй холбоотойгоор засгийн газраар хилцүүлээд тэмдэглэл нь бол ирсэн байгаа. Тэгэхээр засгийн газар дээр бол гадаад хэргийн сайдын сайд бол ерөнхий агуулгаа сонсоод тэгээд дэмжсэн санал ирсэн юм байна. Тэгэхээр энэ асуудлууд хууль хэрвээ тодорхой байх тохиолдолд одоо асуудал нь шийдэгдээд явна гэж үзсэн болов. За яг энэ 6 сарын 25-ны өдрийн засгийн газрын хуралдааны тэмдэглэлд юу гэж тусгасан, ямар одоо шийдвэр ирсэн гэхээр улсын хурлын гишүүн Б-ийн Бат Найрамдал нарын санаачлан боловсруулсан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж ёслол, хүндэтгэл, цар хүрээг нь харгалзан зөвхөн Монгол үндэсний уламжлалт цагаан сар, үндэсний их баяр наадам тухайн 7 хоногийн амралтын өдрүүдэд давхцсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүд шилжүүлэн амрах зохицуултыг хуулийн төсөл тусгах саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтвоо. Өөрөөр хэлбэл яг Хос хоёр гишүүн таны хэлж байгаа агуулгыг ерөнхийд нь хүндсэн ийм одоо хариу ирсэн гэж бол ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бүгдээрээ өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд буюу хэрвээ энэ 9 баярын өдрүүд хагас юм уу хагас бүтэнсээ өдрийн айл нэгнтэй давхцуул хин нэгэн одоо субъектээс одоо яах вэ гэдгийг нь тогтоох буц яг тодорхой байдлаар яаж зохицуулах вэ гэсэн өгүүлбэрл хөндөгдөж орж ирж байгаамаа. Тэгээ хилцэх хэсэг нь дэмжигдээд ажлын хэсэг нь гараад явах хүрээнд бол энэ засгийн газраас албан ёсоор ирсэн саналыг тусгаад явах бол бүрэн боломжтой. Тэр үед бас ярилцах боломжтой баха. За та сая хувийн хвшлээс санал авсан уу гэж асуулаа. 4 сарын 5-ны өдөр 2025 онд Д парламент дээр
хуулийн төслөө байршуулад тэгээ өөрсдийнхөө цахим сувгаар бас бол саналыг авсан байгаа. Тэгэхээр уул уурхайтай холбоотой ростроор ажилдаг тийм одоо байгууллагуудыг цалинжуулдаг одоо тийм одоо нөхдүүдээс комент бол байсан. Тэрэн дээр болохоор одоо жишээ нь олон хоног үргэлжлээд амарч явах тохиолдолд амралтын өдрөөр амарч байгаа тэр цалингийн тооцохтой холбоотой коэффициенттэй холбоотой асуултууд бол байсан. Гэхдээ бидний өнөөдрийн оруулж ирж байгаа энэ хуулийн төслийн заалт болохоор ямар нэгэн байдлаар амралтын өдрийг нэмэх гэхээсээ илүү тэгтээ тэргүй хуульчлагдсан байгаа баярын өдрүүд амралтын өдрөөр тохиож байвал яах вэ гэдэг зохицуултыг нь л одоо хийж өгж байгаа ийм өгүүлбэр байгаамаа. Тэгээ нэмэлт бас асуулт байвал хариулъя. Тий. Уламжлалт Монгол. Болж ажлын хэсэг дээрээ л